Сайн байцгаана уу? Монторо суугтаа иргэн 5 таймарлна уу? За тэгэхээр өнөөдөр бол чөлөөт уншлага явж байна. Сэдвийн хувьд бол маш сонирхолтой. За сүүлд гарсан Squid Game киногоо та бүхэн маань үзэж амжсан гэж найдаж байна. Тэгэхээр Squid Game киноны бүх одоо гол дүрүүд болон үйл явдал, өрнөлүүд, шалтгаан, үр дагавар процессууд тэгээд тэр нөгөө тоглоулдаг тоглоом сорилт гээд энэ бүхнийхээ сүнслэг утгыг тааруундоо шингээгээд за яг энэ Squid Game киногоор одоо өгөөшт энэ тоглоомоор та бүхнийг аялуулъя гэхдээ сүнслэгээр аялуулъя гэж шийдлээ. За мэдээж сонголт нь уламжлалт ёсоор 3 бүлэгт та бүхнийг хувааж байгаа. Тэгээд 3 сонголт нь бол та бүхэн хараад ойлгож байгаа бах. Яг Squid Game киноны яг base ийм 3 төрс байгаа. Дугуй, гурвалжин, дөрвөлжин гэсэн төрс байгаа. Тэгэхээр та бүхэн маань сонголтоо ихтэй аль болох одоо яг энэ тоглоомд оролцох байна. Оролцохын өмнөх сонголт байна. Урилганы одоо урилга авсан анхны сонголтоо хийж ийн гэж үзээд зүрхэн дээрээ төвлөрөөд мэдрэмжээ зүүн савнгаа сонсоод сонголтоо зөв хийгээрэй гэж хэлье. Бас далимдалаад хэлэхэд манайх болохоор наадмын хямдрал урамшуул зарласан байгаа. За энэ наадмын урамшуул бол бүр маш том хэмжээний хямдруулж чадсан байх гэж найдаж байгаа. Тэгээ та бүхэн маань сонирх юм бол манай үйлчилгээ бүтээгдэхүүнүүдээс урамшуултай үнээр нь Harmony-ийн Facebook page болон Instagram-ийн чатаар ороод ирэхэд болно. Тэгээд энэ уншлага маань мэдээж нэмэлттэй байгаа. Энэ уншлага та бүхэнд өндөр мэдрэмж төрүүлсэн, сонирхолтой санагдсан, таалагдсан, таарсан бол нэмэлттэй авахыг санал болгож байгаа шүү. За ингээд сонголтоо хийгээрэй. Уучлаарай манайхаа мэдээж зар явж байна. Тэгэхээр наадмын урамшуулал зарласан байгаа. Урамшуул нь таалагдана гэж найдаж байна. Хувийн уншлага болон хувь тавилангийн матриц үндэс үрдний сургалтыг маань сонирхож байгаа бол Facebook page, Instagram-ийн чатаар ороод ирээрэй. Баярлалаа. Сайн байцгаана уу? За дугуй дүрсийг сонгосон үзэгчтэй уншлагыг эхлэхэд бэлэн болсон байна. За та бүхэн маань яг одоо Squid Game-ийн яг ямар тоглоом дээр явж байна вэ гэдэг асуултан дээр Ace of Wands гарч ирсэн байна. Тэгэхээр та бүхний маань Squid Game киноны season 2-ын Pendulum Duel буюу одоо дүүжин дээрх халц тулааны тоглоомн дээр тоглож байгаа хүмүүс байна. Тэгэхээр Ace of Wands бол сэтгэлийн тэр их гал зориг урам зоригийн тэр эхлэл байдаг. Гэхдээ энэ нь бол яг тулааны эхлэл гэсэн үг. Шийдвэр гаргалтын яг эрсдэлтэй шатан дээр явж гин гэсэн үг. Pendulum Duel тоглоом бол одоо хоёр хүний нэг нь л амьд үлдэхтэй ийм урам зориг болон эрсдлийн тэр одоо гүйцэтгэл гэх юм уу тэр гүйцэтгэлийг яг мөчтөр явж гин гэсэн үг. Тэгэхээр та одоо түлхэц өгөх тэр мөчөд байна. Энэ бол одоо зориг гарахгүй бол бүхнийг алдахтай тэнцэх тийм дотоод хүчийг шалгах ийм шатан дээр бол явж байгаа юм байна. Тэгэхээр магадгүй та бүхэн маань яг нэг зүйлийг эхлүүлээгээд эхлэх гэж байгаа эхлэлийнхаа тэр алхмыг хийх гэж байгаа яг тэр хэсэг дээрээ байна. За тэгэхээр Life and Career Oracle-ийн Frozen үзэр бас гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ ажлын амьдралын хүрээнд бол та хөдөлж чадахгүй байгаа. Эргэлзээ тийм зогсонг байдалд байгаа байдлыг бол илтгэж байна. Тэгэхээр яг энэ бол яг тэр дүүжин дээр өлгөгдсөн тийм мэттэй нэг шийдвэрт бүх зүйл орших ийм одоо агуулгыг бол илэрхийлж байна. За Shamanic Healing-ийн Creativity хөдөр гарч ирсэн. Тэгэхээр энэ сорил бол таны одоо аливаа зүйлийг юмхнаар юм хийхтэй өөрийн өдийг хүртэл олж авсан мэдлэгээрээ одоо юу гэдэг бүтээл гаргах, юмыг бүтээхтэй шинээр сэтгэх тэр чадварыг сорж байна. Та зөвхөн мэдрэмж бишээ уран сайхны тэр уран санаагаараа зэвсэглэж энэ сорилыг даван туулах ийм үүрэгтэй байгаа гэдгийг бол илтгэж байна. Тэгэхээр энэ хүрэндэх утгыг та бүхэн маань өөрсдийн одоо бодит нөхцөл байдал дээр тулгуурлаад мессежүүдээ авч чадсан байх гэж найдаж байна. За хоёрдугаар асуултын хүрээнд бол та аль тоглоомыг амжилттай давсан бэ гэдэг дээр Ten of Pentacle гарч ирсэн. Тэгэхээр яг энэ Ten of Pentacle-аар бол season 1-ийн Tug of War буюу нөгөө олс таталтын тоглоомыг бол та бүхэн маань амжилттай давж туулаад гарч чадсан байна. Энэ тоглоом бол одоо
баг гэж ярьдаг те багийн тэр ив найрамдал, ив нэгдэл, багийн одоо нэг зорилго те итгэл дээр суурилсан ийм тоглоом байдаг. Тэгэхээр Ten of Pentacles бол урт хугацааны тэр тууштай байдал, хичээнгүй байдал, чармайлт те туулалт, за тэгээд угсаа, амьдралын тэр үн цэнийг одоо тэр үр дүнг илэрхийлдэг ийм хүзэр байна. Тэгэхээр та энэ сорилыг бол давж чадсан. Тэгэхээр гэр бүл, өндөс өгсөн, өв уламжлал, одоо үнэнч байдлын шалгуурыг бол туулж чадсан хүмүүс байгаад байна. За self-caring heat right үзэр гарч ирсэн нь та энэ сорилын дараа бол өөртөө илүү анхаардаг болсон, эрч хүчээ одоо нөхөх шаардлагатай болсон байна. Тэгэхээр энэ бол сэтгэл зүйн одоо услгааг илэрхийлдэг үзэр байгаа. Тэгэхээр бие махбод сэргээх, энерги авах тэр хэрэгцээ бий болсон. Түүнийгч мэдэж байгаа. Тэр хэрэгцээгээ одоо юу яаж байгаа хангах гэж байгаа, хангаж байгаа ийм хүмүүс байна. За inspiration хүзрний disconnect to reconnect үзрүүд гарч ирсэн. Тэгэхээр энэ сорилол таныг альва зүйлээс одоо юу гэдгийг тасарч иж гэх юм уу, одоо бүр ингээд хөндөрч байж дахин холбогдох амьдралын тэр нэг чимээгүй үнэн гэж ярьдаг те чимээгүй үннийг ойлгоход хүргэж чадсан байна. Энэ бол одоо юу гэдгийг байнгын илэрхийлэл, байнгын яриа гэхээс илүү одоо гүн мэдрэмжийн ийм сургаалыг бол өгсөн байна. За тэгвэл дараагийн асуулгын хүрээнд болохоор танд Squid Game-ийн дараагийн ирж байгаа сорил юу вэ? Тань руу ирж байгаа сорил нь юу вэ гэдэг асуулга байгаа. Тэгэхээр энэ дээр Three of Cups маань гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол season 2-ын Mingle гэдэг лөө Mingle гэдэг 6 өний нөгөө багийн тоглоом байдаг шүү дээ. Яг тэр сорил бол тань дээр ирж байна. Тэгэхээр энэ сорил бол ганцаараа биш те бусадтайгаа нийцтэй багтайгаа эвтэй найрамдалтай багийг манлайлсан эсвэл багийн маш сайн оролцогч болж тоглох иймэрхүү нөхцөлтэй тоглоом. Тэгэхээр яг энэ шалгуур, энэ сорил тань руу ирж байгаа юм байна. Three of Cups бол багийн одоо те багаар ажиллах чадвар, харилцаа хандлага, найз нөхөд те ажлын хамт олон баяр баясгал гэдэг зүйлсийг бол илэрхийлдэг. Гэхдээ Squid Game-ийн хүрээнд бол энэ нь одоо хамтрагчаа зөв сонгохгүй бол өөрөө өхнө гэсэн тийм шийдэлтэйгээр ирдэг шүү дээ те. Тэгэхээр энэ дээр бас бодит байдал дээр хөрвүүлж бас нэг мессежийг хараарай гэж байгаа. Таны эрэх сорил бол итгэл болон хамтын хүчээр соригдох ийм сорил ирж байна. Timing Oracle-ийн Divine Timing хүзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ сорил бол танд яг тэнцвэртэй одоо яг боловсроход хүрсэн тэр үед ирнэ. Та илүү нөгөө бэлэн байх үед л орж ирнэ гэсэн үг. Тэрнээс биш одоо юу гэдгийг таныг бэлэн биш байхад гинтийн байдлаар орж ирэхгүй гэсэн үг. Та тэртээ тэргүй энэ сорилыг давж чадах хэмжээний мэдлэгтэй, туршлагатай, ухаарлалтай, тэ давж чадах хэмжээний боловсрсан, давж чадах хэмжээний сэтгэл зүйн одоо бэлэн байдалтай, тэнцвэртэй байдалтай, санхүүгийн болон тэ гэр бүлийн хайр дурлалын бүх зүйлс ерөөхдөө боловсрч гүйтсэн тэр үед бол энэ сорил орж ирэхээр байна. Тийм учраас битгий яараарэ, битгий бас энэ сорилыг ирэхэд зүгтаагаарэ гэж хэлмээр байна. За Life and Careers-ийн Courage and Education хүзрүүд гарч ирсэн. За энэ ирж байгаа сорил бол таны боловсролын, мэдлэг ур чадварын, ухааны хүрээнд илэрхнэ. Энэ талбаруудад илэрхээр байна шүү. Тэгэхээр шинэ арга барил, шинэ шийдвэр, шинэ хамтрал мэдээж шаардах болно. Тэгэхээр илүү аливаа зүйлд уян хатан байж илүү нөгөө education буюу нөгөө боловсролын зэрэгээ ахиулах, хувь хүний хөгжилтөөрөө анхаарах зэрэг өөрийгөө иймэрхүү зүйлд бол зоригтойгоор бэлдээрэй гэсэн бас мессежийг бол энэ дунд бас орсон байна гэж харж байна. За ингээд хамгийн сүүлийн асуулга нь бол эрэх сорилыг хэрхэн даван туулах вэ гэж байгаа. Тэгэхээр за энэ ирж байгаа сорилыг бол даван туулахын тулд judgment хүзэр маань доошоо харж буусан байна. Тэгэхээр та өнгөрснийг одоо
уучлахгүйгээр өөрийгөө одоо хитрхи их шүүснээр ч гэмүү те иймэрхүү байдал байгаад л байвал та урагшлахгүй. Өөрийгөө зэмлэх биш те. Бүх зүйлийг боддоор харж илүү нөгөө зарчмын хувьд ойлгох нь бол гол түлхүүр байгаад байна. Сонсох, бусдыг сонсох, хүлээн зөвшөөрөх, алдаатай өөрийнхөө болон өрөөлийн алдаа дутагдлыг ерөөхдөө өөрийн болон өрөөлийн хэлж байгаа үг, санаа, бодол, үзэл бодол, итгэл үнэмшил бүх зүйлсийг зүгээр л яг боддоор харж байгаагаар нь сонсож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Энэ бас нэг гол түлхүүр байна шүү. За тэгээд бас илүү нөгөө юу гэдгийг зайл мих гэдэг ч юм уу те хуурам мэхлэлт иймэрхүү зүйлд орооцолтохоос илүү одоо юу гэдгийг илүү үннээрээ байвал эрэх сорилыг бол даван туулж чаднаа гэдгийг илтгэж байна. За Шамангийн Барден хүү рүү гарч ирсэн. Тэгэхээр та өөрийнхөө биш гэх юм уу хүний ачааг их үүрээд байна. Хүн бүрийн зовлонг үүрэх шаардлагагүй, хүн бүрт заа гэж хэлэх шаардлагагүй, хүн бүрт туслах шаардлагагүй тий. Ерөнхийдөө бол яг зарим ачааг бол буцааж тавих хэрэгтэй. Тухайн хүний хийж байгаа үйлдэл болгон өөрийнх нь л үүрэг, өөрийнх нь л одоо хариуцлага байхад одоо юу гэдгийг яг гол зорилго нь яг хаана байгаад байна те сайшаал хүртэхийн төлөө юу эсвэл нэр хүндний төлөө юу эсвэл одоо юу гэдгийг хүлээн зөвшөөрлөлтийн төлөө юу эгоныхон төлөө юу мөнгөний төлөө юу мэдэхгүй ямар тач хүн болгонд сайн сайхан харагдахын тулд те хүн болгонд таалагдахын тулд хүлээн зөвшөөрөхийн тулд тэр мөнгөний төлөө ч юм уу битгий одоо хүн бүхэнтэй орооцолтоо хүн бүхэнд битгий зөвшөөрөө хүн бүхэнд битгий заа гэж хэлээ ер нь бол юм болгон хэмжээ хязгаартай. Тэгэхээр ерөөдөө манайхан маань баланс буюу тэнцвэрээ бас маш сайн барьж явах, жанжин шугамаа үүрч барьж явахыг бол сануулж байна. За self-care routine create art хүзрүү гарч ирсэн. Тэгэхээр яг хуу шууд утгаараа гар урлал, уран зураг бичих, найруулах одоо юу гэдэг аливаа зүйлийг энэ хэлбэр галбирт нь оруулах, хэлбэржүүлэх гэдэг ч юм уу иймэрхүү бүтээлч үйлдэл танд маш том healing буюу эмчилгээ эдгэрлийг бол өгч чадах нь байна. Энэ дээр бас анхаараарай. Inspiration хүзрээс бол I have your back хүзрэн гарч ирсэн. Тэгэхээр таны арт бол сүнслэг хамгаалалт одоо бие махбод сэтгэлийн тэр хүчтэй маш түншлэл бол байгаа. Та ганцаараа биш, таны арт, таны гэр бүл, таны арт, таны үнэнч одоо хамтрагч, найз нөхөд, таны арт, таны өөр хүүхдүүд, таны хань ижил бас бүр цаашлаад таны арт таныг гэж харсан даасан тэр тэнгэрүүд, сахиусууд, сахиусан тэнгэрүүд, сахиулууд, өвөгдөөц юу гэдгийг ингээд бүх зүйл таны арт байгаа шүү. Та юусаа ганцаараа биш шүү гэдэгт итгээрэй гэсэн юм inspiration гарч ирсэн байна. За Lovers Oracle-ийн Sexual Union бас гарч ирсэн. Тэгэхээр танилцж байгаа эсвэл одоо байгаа тэр дотн холбоотой холбоо ч юм уу таны яг тэр хүчийг сэргээх, танд урам зориг өгөх тийм чухал үүрэг гүйцэтгэхээр байна. Саяхан одоо танилцсан эмэгтэй, эрэгтэй эсвэл үерхэж байгаа найз залуу эсвэл одоо гэр бүлийн тань одоо хань ижил эхнэр нөхөр маш юм дотн холбоонд байдаг тэр хүмүүс бол таныг илүү дэмжиж таныг одоо танд хүч өгч таны хүчийг улам сэргээж маш сайн дэмжиж өгч чадах нэ. За энэ бүх хүмүүсийн арт ч гэсэн би яг түрүүн бас хэлсэн I have your back таны арт маш олон хүчин зүйлс байгаа. Маш олон хүчнүүд байгаа. Тэр хүч бол одоо 3D амьдрал дээрх таны ойр дотны танд харагдаж үзэж байгаа таны ойр дотны хүмүүс байж болно. Бас арт нь таны сахиусууд байгаа шүү. Энийг бас яг ингээд юугаар дахин давтаж энэ утгыг бол оруулж ирж байна. Тэгэхээр энэ утга 2 удаа давтагдж ийн гэдэг нь та илүү ихтэй байгаараа та ганцаараа биш шүү гэдгийг л ойлгоорой гэдэг зүйлийг дахин хатуугаар анхааруулад байна да гэж харж байна.
За ингээд дугуй дүрсийг сонгосон 1-р группийн үзэгчид та бүхэн маань дүгнээд хэлэхэд бол та бүхэн маань бол эхлэгч альваг эхлүүлж чаддаг, шинийг санаачилж чаддаг, те эхлэж манлайлж чаддаг, төрүүлж хөдөлж чаддаг, төрүүлж сэтгэж чаддаг, төрүүлж альва зүйл рүү орж чаддаг тийм эхлэгч хүмүүс юм аа. Бас маш ихтгэлтэй тоглогчуд юм аа. Тэгэхээр Squid Game-ийн дугуй дүрс бол одоо альва дүрм журмыг маш сайн сахидаг, зарчимжтэй өөрийн хүчийг дотроосоо юм ингэж одоо гаргаж чаддаг одоо альва зүйлд юу гэх юм дүр эсгэх ч юм уу хэлбэрдэх ч юм уу те ийм зүйлээр бус одоо илүү үнэн чимээгүй үнээр илүү одоо зүрхээр тоглодог ийм тоглогчуд байдаг. Тэгэхээр та яг одоо бол сэргэлт маш сайн одоо сэргээш гэх юм уу те сэргээш өгөх тийм галтай дөлтэй тийм тоглоом дээр явж байна. Урагшлагын тулд эрсдэл хийж бүтээмжээрээ одоо өөрийгөө харуулах хэрэгтэй шүү гэдгийг бол сануулж байна. Тэгэхээр та өмнө нь бол хамт олон үнэнч байдлын тэр шалгуурыг давж чадсан хүмүүс. Тэгэхээр харин одоо юу гэдгийг ирээдүйд бол хамтарч ажиллах, багт нийцэх тэр сорил бол дахиж ирэхээр байна. Гэхдээ арай өөр төвшөнд одоо арай өөр одоо оюун бодлын оюун ухааны мэдлэгийн нөгөө боловсрал гэж ярьсан боловсролын хувь хүний хөгжлийн тийм ахиц илүү шаардлагаар байгаа гэдгийг ойлгоцсон байгаа. Тэгээд энэ бүхнийг давах түлхүүр бол уучлал байх нь үнэн зөв илэрхийлэл байх нь дотоод хүчээ бас илүү бүтээлчээр гаргаж урлаг болгож те бүтээл болгож ийм хувиргах энэ зүйлс нь бол гол түлхүүр юм шүү гэж хэлж байна. Тэгээд ерөнхийн энгийнээр ярихад бол мэдээж дугуй дүрсийг сонгосон та бүхэн маань яг эхлэлийн зам дээр байна, алхаж чадахгүй байна. Энэ уншлага бол танд зоргийг өгч чинь. Дээрээс нь таны ганцаараа биш гэдгийг сануулж байна. Танд итгэдэг, таныг дэмждэг, таныг хардаг, таныг хүлээдэг маш олон хүчнүүд байна гэдгийг бол бас давхар хэлж байна гэж ойлгож байна. За ингээд дугуй дүрсийг сонгосон тоглогчдод бүгдэнд нь амжилт хүсье. Та бүхэн маань одоо уншлага нь таарсан, таалагдсан бол нэмэлт авахыг санал болгож байна. За нэмэлтээр бол танд Squid Game-ийн яг ямар дүрийн сүүдэр нуугдж байна вэ гэдэг асуултанд хариулж өгье. Таны яг сүнсний гэрэл Squid Game-ийн аль дүрээр илэрч байна вэ гэдгийг гаргаж хэлж өгье. Бас энэ тоглоомд тантай хамт тэмцэж байгаа багийн гишүүн нь яг хэн бэ гэдгийг харж өгье. Тэгээд таны сүнсний яг гол тоглоом зохион байгуулагч нь хэн юм бэ? Таны кармагийн яг их үүсвэр хин юм бэ? Эцэг их юм уу? Таны өөрийн сүүдэр юм уу? Та өөрөө юм уу? Эсвэл одоо юу гэдэг таны гэр бүл юм уу? Найз нөхөд юм уу? Хуучин амлалтууд юм уу? Эсвэл урд нас байна уу гэдэг энэ зүйлсийг бол харж өгье. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай. Өөрчлөлт манайхаа мэдээж зар явж байна. Тэгэхээр наадмын урамшуулал зарласан байгаа. Урамшуулал нь таалагдана гэж найдаж байна. Хувийн уншлага болон хувь тавилангийн матриц үндэс ертөнцийн сургалтыг маань сонирхож байгаа бол Facebook page, Instagram-ийн чатаар ороод ирээрэй. Баярлалаа. Сайн байцгаана уу? За 2-р групп буюу Squid Game тоглоомынхаа гурвалжин сонгосон тоглогчдынхаа одоо уншлагыг эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр яг гурвалжин дүрс бол илүү стратегичтэй, илүү одоо альваг хөдөлгөөгч хүч болдог, шинийг бүтээгч болдог ийм сүнснүүдийн уншлага болсон гэж үзэж байна. Энэ бүлэгт багтсан хүмүүстэй бол ихэнхдээ удирдах, дагуулах, эсвэл одоо бүтээх үүрэгтэй байдаг ч гэсэн сэтгэл дотроо маш тэнцвэрээ алдсан байдаг. Ээж аавын дүрийн одоо сүүдэрт илүү нөлөөлөгдсөн гэх юм уу? Тийм байх нь илбэг байдаг. За та яг одоо Squid Game-ийн ямар тоглоом дээр явж байна вэ гэдгийг харж өгье. Энэ бол миний өмнөх одоо энгийн уншлагын яг одоогийн төлөв байдлыг нь бол харж өгье. Тэгэхээр Three of Cups маань уруу арч буусан. Тэгэхээр season 1-ийн Tug of War буюу олс таталттай бас юу яаж байна зүүрлэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ тоглоом нь бол багийн хүч итгэлцэлээр тогтдог. Харин одоо юу гэдгийг Three of Cups маань уруу арч гарсан маань бол хамтран зүтгэх итгэлтэй одоо илүү эргэлзэж байгаа, тусгаар л мэдрэгдэж байгааг илтгэж байна.
За яг ийм зүйлсийг мэдэрч байгаа, туулж байгаа хүмүүс бол энэ группийг сонгосон байхаар байна. За life and career-ийн locked үзэр гарч ирсэн. Тэгэхээр та одоо амьдрал болон ажил дээрээ бизнес дээрээ илүү хаалттай юм системд, нийгмийн нэг юм хаалттай системд бас хамт олонны дунд ч гэсэн дотроо илүү одоо тусгай юм шиг ийм байдалтай байгаад байна. Уг нь бол багийн тоглоом боловч та ганцаараа илүү ачааг үүрж байгаа тийм мэдрэмж бол авсан байгаад байна. За shamanic healing-ийн омын сүзэр маань уруу арч буусан. Тэгэхээр дотоод шалтгаан нь бол энэ бүхний одоо гүн шалтгаан, дотоод шалтгаан нь таны дотоод дохио сүнсний хүтж одоо мэдрэгдэхгүй болсон ч юм уу эсвэл одоо тэр бүх туслах хүчнүүдийг илүү үл тоомсорлж байна. Та жинхэнэ бага андуурсан байна буруу зүг рүү хүч гаргаад байна гэдэг зүйлийг хэлж байна. Тэгэхээр дүгнэж хэлэхэд бол таныг сорж байгаа тоглоом бол хамтын хүчийг буруу ойлгох ийм сорил байгаад байна. Танд одоо хамтран ажиллаж байгаа хүмүүс, танд хүчин зүтгэж байгаа хүмүүс, таны одоо баг хамт олон бол таны жинхэнэ баг биш байж болох тул одоо хинтээ сэтгэлээрээ уялдаж гин вэ гэдгээ дахин тугаах одоо ийм сорил ирсэн байгаад байна. Тэгэхээр манайхан маань бол найз нөхөд ойр байгаа хүмүүс, баг хамт олон энэ хүмүүсээ бол дахин нэг боддоор шинжээч. Ямар хүмүүст өөрийнхөө чин сэтгэлийг гаргаад байна. Үнэхээр буруу хүмүүстэй энерги зарцуулаад байна уу гэдгээ дахин нэг бодож үзээрэй гэж уншлах нь бол хэлж байна. За дараагийн бүлэг асуулт нь бол та аль тоглоомыг Squid Game-ийнхаа яг ямар тоглоомыг амжилттай даваад гарч чадсан юм бэ гэдэг дээр бол Wheel of Fortune маань уруу арч буусан. Тэгэхээр энэ маань бол энэ киноны season 2-ын Glass Stepping Stones буюу шилэн гүүрэн дээр үсэрж байгаа энэ тоглоомыг илтгэж байна. Тэгэхээр энэ тоглоом бол одоо бусдын тусламж байхгүйгээр ирээдүгээ сонгож байгаа. Өөрийн итгэл үнэмшил зөнгөөрөө алхаж байгаа ийм тоглоомыг илэрхийлдэг. Тэгэхээр уруу гарсан нь бол та олон удаа унсан, эргэлцсэн ч гэсэн сүүлд нь яг өөрийн замыг сонгож чадсан гэсэн үг. Тэгэхээр self care, meditate бас гарч ирсэн. Тэгэхээр таны дотоод тэнцвэр бол сэтгэлээ илүү төвлөрүүлсэн, амар амгалан, тайван байдалд бол шилжиж бас тодорхой хэмжээгээр чадсан байна гэдгийг бол илтгэж байна. Inspiration хүзэр дээр бол let it go гэж юм. Тэгэхээр энэ сорилын гол сургамж бол хийх ёстой бүхнийг хийсэн бол үр дүнг нь үзнэ. Амьдралынхаа одоо шилэн гүүр болгоныг хянах боломжгүй. Гэхдээ та бол өөрийн оюун ухааны тэр итгэл илүү найдаж чадсан байна гэдгийг бол илтгэж байна. My God. За үнэхээр бахархаж байна та бүхнээр. За танд ирэх сорил одоо тань руу ирж яваа Squid Game-ийн яг ямар сорил, ямар тоглоом ирж явна вэ гэдэгтэр Four of Swords гарч ирсэн. Тэгэхээр Four of Swords манд уруу арч буусан. Тэгэхээр энэ маань болохоор red light, green light гэдэг season 1 дээр гардаг юу яадаг штэ дуу яваад ногоон улаан гэрэл хасаад зогсоод яваад идэг За яг тэр тоглоом, тэр сорилол тань руу ирж байна. Одоо хөдөлж болохгүй мөчүүдийг ялгах ийм сорил ирж байна гэсэн. Тэр уруу гарсан маань бол юу гэдгийг та одоо амрах ёстойгоо мэдж байгаа ч гэсэн зогсож чадахгүй байна. Амрах ёстойгоо мэдж байгаа ч гэсэн амрахгүй байгаад байна гэсэн ийм сорилд яваад байна. Тэгэхээр хөдөлгөөнд илүү одоо юу гэдгийг зүтгэх, хичээх, чармаах ийм зүйлд одоо хитрхи автаад байна. Эсвэл одоо сэтгэл зүйн бие махбодын, тархины, сүнсний бүх одоо талбарын ийм ядаргаанд орсон байгаа үе бол ирж явнаа. Ядаргаанд орох ийм үе ирж явнаа гэдгийг л илтгэж байна. За timing oracle дээр бол энэ сорилт хизээ ирэх вэ гэдэг дээр болохоор very soon гэж гарч ирсэн. Тэгэхээр энэ сорил бол маш ойрын хугацаанд илэрх гээд байна. Магадгүй хэдхэн өдрийн дотор ч юм уу те. За эхнээсээ энэ олон хүний уншлах учраас эхнээсээ яг энэ сорилоо мэдэрч эхэлж байгаа бас байж болно шүү. За life and career-ийн shading хүзэр гарч ирсэн. За тэгэхээр энэ одоо ирж байгаа сорил бол амьдралын тань ажил, карьерийн салбарт
илүү одоо хуучин дүр төрхөө, хуучин арга барилаа, хуучин арьсаа хаях ийм хэлбэрээр илэрнэ. Шинэ хэлбэрт орох те хувьсах, хуучин хэв маягаас татгалзах тийм чухал одоо алхам ирж байгааг бол илэрхийлж байна. Тэгэхээр нөгөө таны одоо бүр хуучны одоо захирлаас ч юм уу, бүр хуучны арга барилтай ажлын хамт олноос, ажлын газраас, хэв маягаас сурч ирсэн нэг зүйлс байгаа штэ, нэг стратеги, таны нэг өөрийн нэг хэв маяг те. Тэгэхээр энэ зүйлээсээ салах, энэ зүйлийг чинь сорих тийм алхам ирж байгаа юм байна шүү. Тэгэхээр аль болох юмд уян хатан байгаарэ гэдэг зүйлийг бас хэлж байна. Та одоо юу гэдэг юм алхаж явж байгаа боловч юу гэдэг яг унтсан юм шиг унтаагаар алхаж явж байгаа ч юм уу те. Яг ийм байгаа боловч одоо энэ бол таны дотоод яг сэрхэн үе юм аа. Энэ сорил бол танд өөрийгөө төр зогсоогоод анхаарлаа төвлөрүүлээд дараагийн алхмаа одоо бодож төлөвлөх гэж ирж байгаа ийм сорил юм аа гэдгийг илтгэж байна шүү. За энэ ирж байгаа сорилыг хэрхэн даван туулах вэ гэдэг дээр зөвлөгөө өгье. Тэгэхээр The Empress үзэр маань уруу арч буусан. Тэгэхээр та дотоод одоо юу гэдэг эмэгтэй энерги боёо өөртөө хайртай байдал, бүтээлч байдал, тэр ирчмээ айгуу дарангуйлаад байна. Тэгээ илүү уян хатан байх, уян зөөлөн байх ирчмээ бас дарангуйлаад байна. Тэгэхээр та өөрийгөө зөвхөн одоо хариуцах те хянах ёстой гэж бодоод илүү өөрийгөөч өрөөлийгч их дараад байгаа, түлхээд байгаа, хүчлээд байгаа нэг иймэрхүү зүйл илрээд байна шүү. Shamanic healing-ийн masculine energy бас уруу харж боосон. Тэгэхээр энэ таны доторх тэр эрэгтэй энерги, эрэгтэйлэг энерги чинь үйлдэл хийх, одоо цогцолтгүйгээр ингэж шахаах, тэ бүтээх, одоо өөртөө амралт өгөхгүй хитрхийх ажиллаад байна гэсэн үг. Өөрийгөө их золиод байна, золиослоод байна гэсэн үг. Хитрхийх төлөвлөөд байна гэсэн үг. Хитрхийх бодоод байна, хитрхийх хөдлөөд байна, хитрхийх ядраад байна гэсэн үг. Энэ бүх зүйлээ буруу ашиглаж байгааг илтгээд байна. Тэгэхээр таны хийх эсвэл зогсох тэр тэнцвэр алдагдсан байна. Хийх, бүтээх, ажиллах, эсвэл амрах, энергиэс сэргээхтэй нөхөх энэ хоёр талын тэнцвэр чинь алдагдчихад байна. Тэгэхээр манай гурвалжингууд маань сүүлийн үед маш их ажиллаад байна. Та хэд маань хитрхийх хөдөлмөрлөөд байна, хитрхийх ядраад байна шүү гэдгийг дахин татан хэлээд байна. За self-care-ийн use your hands гарч ирсэн. Тэгэхээр танд одоо бол илүү нөгөө бие махбодтой төвлөрөх, өөрлөгөө төвлөрөх хэрэгтэй байна. Одоо юу гэдгийг жижиг сажиг гоё артууд гарсан байлаа шүү дээ тий. Гадуур canvas art гэд тиймэрхүү зүйлстэй явах, гар уурлал тий. Эсвэл одоо ийм хөдөлгөөнд бясалгал, хөдөлгөөний бүжиг те фитнес иймэрхүү зүйлсийн тусламжтайгаар бие махбодоо ингээд сэргээх хэрэгтэй байна. Илүү нөгөө ажилласаа нэг жоохон холдоод өгөөч, жоохон амраад өгөөч л гэж байна. За inspiration хүзэр дээр бол adventure is worthwhile in itself гэж гарч ирсэн. Тэгэхээр амьдралын яг одоо юу гэдгийг сорилууд, адал явдлууд зайлшгүй юм заавал ийм зоригтой ч юм уу те байх ёсгүй. Заримдаа зүгээр л нэг аялал ч юм уу өөртөө үн цэнтэй, өөртөө өгж байгаа нэг энергийн төвшөнд өгж байгаа юм үн цэнтэй ийм зүйлсийг бол хийх хэрэгтэй. Өөрийгөө ингээд бүх зүйл ийм зоригтой, бүх зүйл ашигтай хувилбартай байх албагүй шүү. Манайхан болохоор ийм хэрэггүй зүйлд цаг хугацаа бити өнгөрөө те ерөөсөн хичээ, зүтэг, унш, цээжил, алах, хөдөлгөхгүй, ажиллаа хий, хэрэггүй цагийг ерөөсөн өнгөрөхгүй те яг нэг юм хитрхи яг ийм байгаад байна л да. Тэгэхээр бүх зүйл зоригтой байх албагүй. Амьдралын нэг юм энгийн жижиг сажиг зүйл хүртэл танд амар хэрэгтэй үе гарч ирдэг. Та яг бүх зүйл дандаа урагшлаад, давшлаад те бүх зүйлд ингээл чигээрэл явдаг зүйл байхгүй юм. Мөнхийн хөдөлгүүр гэж байхгүй юм манайхаа. Тэгэхээр нөгөө одоо юу нөгөө нэг Squid Game-ийн сорилыг санаж байгаа штэ та бүхэн. Ногоон гэрэл, улаан гэрлийн сорил те. Яг тэр чинь ахгүй юу? Хизээ хөдлөх, хизээ явхаа бас ингээ бодовчтой юм биш үү? Бодооч гэдэг ийм зүйлийг хэлээд байна л да. Тэгэхээр зориггүй байсан ч гэсэн ингээд нэг юм гинтийн ч гэсэн те төлөвлөгөөгүй ч гэсэн юм аялалд яваа, урам зориг өгнө, өгч чаддаг те ийм зүйлсийг хий гэд байна. За Lowers in Playfulness гэж гарч ирсэн.
За тэгэхээр энэ хөзөр маань бол ер нь бол манайхан юм байна. Бүх зүйлийг ашигтай хэлбэрээр хараад байна. Бүх зүйлийг одоо төлөвлөгөөт байдлаар яваад байна. Та бүхэнд ийм гинтийн зүйл гэж алга, төлөвлөгөөгүй зүйл гэж алга, ашиггүй зүйлд одоо орхоос ингээд эргэлцдэг ч юм уу те. Энэ маань бол хитрхийн ингэж явсаар агаад бүр нь авто болсон. Ийм шинж ажиглагдаж байна. Энэ маань одоо яадгийн жишээ нь зөвхөн хүнтэй ингээд харилцаа тогтоосон ч энэ хүн надад ийм ажил хийдэг те, ийм албан тушаалтай учраас энэ хүн надад ингэж туслах учраа win to win би ч гэсэн ингэж туслана. Бүх зүйлийг зүгээр яг ийм structure байдлаар хараад байна л да. Зөвхөн хүнтэй найзлахтай хүртэл за надад хэрэгтэй найзууд байх хэрэгтэй. За би нэг эмч найзтай, нэг одоо хуульч найзтай байх ёстой гэж хүнийг харж найзлж нөхөрлөх ч юм уу те. Иймэрхүү зүйл маань зөвлөлтөө мэдээж тодорхой хэмжээгээр зөв гэхдээ та хэд маань хитрхи ихсчээд байна гэсэн. Тэгэхээр таны эргэн тойронд байгаа ямар нэгэн одоо богино хэмжээний ч урт хугацааны ч юм дотн харилцаанууд болон одоо нөхөрлөлүүд бол илүү хөнгөн байх, илүү зугаатай байх, тэ илүү юм joy байх, ийм байдалтай байх шаардлагатай байгаад байна. Хитрхи их бүх зүйлд зориг яваад байна. Бүх зүйлд хитрхи бодлого яваад байна. Хитрхи ачаалсан ийм холбооноос татгалзаач гэдэг зүйлүүд явж байна шүү манайхан. За. Тэгэхээр гурвалжин төрсэн яг сүнслэг дүнэлтээ бол хийхэд бол та бол одоо тоглоомын мэдээж стратегч хүн байна. Гэхдээ стратегч нь өөрийн тань сэтгэлийн тэр дотоод мөргөлдөөнд дотоод тэр зөрчилдөөнөөс ийм гаралтай стратеги гараад байна уу даа л гэд байна л да. Таны сорил бол Tree of Cups-аас харахад багтаа итгэх хэрэгтэй байна. Хүнд итгэж сурах хэрэгтэй байна. Wheel of Fortune бураарчснаас харахад бол сайн мог ялгаад байхгүй итгэх хэрэгтэй. Зөвхөн итгэлэл хэрэгтэй бас адилхан. Тэгээд Four of Swords бас ураарч болсон дотоод амралт, сэргээлт, нүхэн сэргээлтэй хийх хэрэгтэй байна. Энерги дуусаад байна тий, энерги нүхэн сэргээх хэрэгтэй. Өөрийгөө зөвхөн одоо тий хийдэг, бүтээдэг, хөдөлмөрлөдөг одоо юм шоргоолч зөвгийн мэт хүн гэж биш тий. Байдаг л хүн, энгийн хүн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Одоо 1000 хүчилсэн ч 1000 дайчилсан бэ. Энерги нүхэн сэргээх, энерги аривжуулах юм зүйл хийхгүй бол та нэгэнтэл одоо юу гэдгийг хэдэн хоног шөнөөр нойргүй хоолгүй зүтгэсэн ч гэсэн эцэст нь та яг энэ 3D амьдрал дээр хүн болоод махан биеийг аваад төрцөн л бол танд хоол хэрэгтэй. Махан биеийг аваад төрцөн л бол танд нэг хаяа ууж идэх, шоудах, тоглох, зугаалах, цингэх иймэрхүү зүйлс угаасаа хэрэгтэй шүү гэдгийг бас хэлж байна. За ингээд уншлах нь дуслаа. Тэгээ гурвалжинг сонгосон тоглогчдод амжилт хүсье. Та бүхэнд тохирсон, таарсан, таалагдсан, за өндөр мэдрэмж төрүүлсэн бол нэмэлт авахыг санал болгож байна. Нэмэлтээрээ болохоор танд Squid Game-ийн яг ямар дүрийн сүүдэр нуугдаад байна вэ гэдгийг харж үгэй. Таны сүнсний гэрэл Squid Game-ийн аль дүрээр илрээд байна вэ гэдгийг харж үгэй. Тэгээ энэ тоглоомд тантай хамт тэмцэж байгаа багийн гишүүн нь яг хин юм бэ? Тэ? Сүнслэг холбоотон юм уу? Эсвэл хортой харилцаа юм уу? За тэгээд таны сүнсний одоо гол тоглоом зохион байгуулагч нь хин юм бэ? Таны кармагийн их үүсвэр нь хин бэ? Эцэг гэх юм уу? Тэ гэр бүл юм уу? Өөрийн тань сүүдэр талчин юм уу? Та өөрөө юм уу? Эсвэл хуучин амлалтууд юм уу? Урд нас юм уу гэдгийг нь харж өгөө. Тэгээд гайхалтай нэмэлт уншлага болох байх гэж найдаж байна. Тэгээд бүгдээрээ нэмэлтээр уулзъя, баярлалаа. Уучлаарай манайхаа мэдээж зар явж байна. Тэгэхээр наадмын урамшуулал зарласан байгаа. Урамшуулал нь таалагдана гэж найдаж байна. Хувийн уншлага болон хувь тавилангийн матриц үндэс өртний сургалтыг маань сонирхож байгаа бол Facebook page, Instagram-ийн чатаар ороод ирээрэй. Баярлалаа. 3 дугаар групп буюу дөрвөлжинг сонгосон тоглогчдын уншлагын эхлээд бэлэн болсон байна. Тэгэхээр та яг одоо Squid Game-ийн ямар тоглоом дээр явж байна вэ гэдэг дээр The Moon хүзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ Moon хүзэр маань бол өөрөө айдас төөрөгдөл үл итгэлцэл өөрийгөө харах юм сорилыг илтгэдэг хүзэр байгаа. Тэгэхээр энэ бол blind maze буюу харанхуугаар алхах нөгөө итгэл эвдсэн юм тоглоомтой уялдаж байгаа юм байна. Тэгэхээр харанхуй тоглоомуудын бэлэгдэл гэх юм уу ерөөхдөө
Та яг одоо болохоор амьдралынхаа маш харанхуй тодорхойгүй зам дээр явж байна. Бүх зүйл тодорхойгүй. Яг ирээдүй яг тодорхой биш те. Төлөвлөгөө гаргаагүй. Одоо тулж байгаа ажил нь, амьдрал нь, эсвэл одоо тулгарч байгаа асуудлууд нь бас тодорхойгүй. Ер нь бол яг тодорхой зүйл байхгүй. Яг ийм байгаад байна. Тэгэхээр демо нь бол илүү худал хуурмаг төсөөлөл ч юм уу тий өөрийн тэр дотоод сүдэрдэг нүүр тулгарч байгаа тэр мөчийг бол илэрхийлдэг. За энэ маань бол тийм муу зүйл биш, буруу зүйл биш. Энэ бол одоо тулгарх ёстой нэг л бас нэг үе шат байдаг. За life and career-ийн long term гарч ирсэн. Тэгэхээр энэ сорил бол урт хугацааны амьдралын төлөвлөгөө, карьерийн тодорхойгүй байдлууд гэсэн үг. Эсвэл одоо олон жил итгэж ирсэн нэг зам мөр ч юм уу те тэр зам мөрд эргэлзэх тэр үе байж болно. Тэгэхээр манайхан маань болохоор хөвчлэн юу гэдгийг зорилгоо тодорхойлоогүй, vision одоо алсын хараагаа тодорхойлоогүй, яг хайчгаа мэдэхгүй яг ийм бүтчээд байна л да. За Shamanics-ийн Ascension хөзөр маань буруу арч буусан. Тэгэхээр сүнслэг төвшөндөө бол энэ бол өсөлт саарсан мэт санагч байгаа ч гэсэн одоо гүнзгий одоо шаналл дундаас гэрэл олох юм сорил юм аа. Тэгэхээр та яг одоо сүнсний замаасаа гажсан тэ одоо хайчгаа мэдэхгүй, луужин байхгүй, гэрэл байхгүй ийм мэд мэдрэмжтэй байгаа ч гэсэн энэ бол яг амьдралын үнэн зүйл биш ээ. Та бол үдийн төөрсөн тэр сарны мөчлөг дотор л явж байгаа болохоос мэдээж одоо таны зам мөр, таны амьдралын яг нөө зам гэдэг шүү дээ. Тэр зүйл угаасаа байгаа. Зөвхөн энэ үе дээр л явж гин гэж ойлгоорой. За кинотойгоо уялдуулах юм бол та яг одоо нөгөө ихтгэлцэл ингээд алдагдаал те дотоод тэнцвэрээ ирж байгаа тийм тоглоомд орсон. Энэ бол нөгөө Илнамын яг үхлийн дараах тоглоомуудын яг нэг төөрөгдөлтэй нэг хэсгүүд идэв штэ. Яг тэрэн шиг гэсэн. Хитрхи хин үнэн бэ, хин худал вэ гэдгийг тийм таних боломжгүй гэсэн. За окей. Тэгэхээр та аль тоглоомыг амжилттай давсан бэ гэдэг дээр бол Five of Cups гарч ирсэн. Тэгэхээр энэ маань бол одоо юу гэдэг илүү гуйных, гутрах, гашуудах ч юм уу те сэтгэлээр унах юм алдагдлын дараах юм ухаарл гэх юм уу ийм зүйлийг илэрхийлдэг үзэр байгаа. Тэгэхээр энэ болохоор бас адилхан шилэн гүртэй холбоотой ийм тоглоомыг бол давж гарч чадсан байна. Танд хайртай хүн, эсвэл таны хамтрагч, эсвэл одоо итгэлтэй ямар нэгэн итгэл хүлээлгэсэн ийм зүйл, итгэл хүлээлгэсэн ийм хүн салсан, тэ одсон, урвсан, эсвэл одоо та түүнийг алдсан ийм зүйлүүд байж болно. Тэгэхээр манай дөрвөлжингүүд маань болохоор юу гэдгийг итгэлцэлээр суурилсан харилцаа, итгэж явсан хүн, итгэж явсан зүйлсээсээ одоо салсан мэдрэмжүүдийг маш их авсан. Ийм хүмүүс байх одоо масс энерги нь бол ингэж харагдаж байна. За self care-ийн sex үзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ сорилт бол бие махбодын түвшний холбоо гэх юм уу? Илүү гүн мэдрэмжтэй харилцаа. Эсвэл одоо бие махбодын дотоод тэр хүндэтгэл гэдэг зүйл маш их соригдсон байж болцсохгүй. Та өөрийнхөө одоо биедээ илүү үн цэнтэй гэж мэдрэх дотн харилцааг эдгэх тийм шат руу орсон байдаг. За inspiration үзрээс one step at time гэж юм. Тэгэхээр та унах бүрдээ босох, аажим алхах, баг багаар алхах тэр ухааныг олж авч чадсан байна. Энэ бол одоо сүнсний хичээл. Алдагдал бол яг эцсийн зогсоол биш ээ тий. Өөр нэг замын эхлэл байдаг юм аа. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгддэм байна гэдэг зүйлийг бол та бол одоо мэдэж авсан, ухаарч авсан, ойлгож авсан байгаа бол харагдаж байна. Тэгэхээр кинотойгоо уялдуулах юм бол шилэн гүр дээр амьд үлдсэн яг тоглогч шиг тий ойр байсан хүний алдсан ч гэсэн цаашаа алхах хүчтэй байсан, хүч гаргаж чадсан. За энэ бол ерөөсөө нөгөө уучлал, дотоод амар амгалан олох юм бүхэл бүтэн зоригийн асуудал яваад байна л да. За тэгвэл дараагийн асуулга нь болохоор танд ирэх одоо утгагүй ирэх Squid Game-ийн сорил юу вэ гэдэг дээр
асуулга нь явсан. Тэгэхээр Ace of Swords гарч ирсэн. Энэ дээр бол үнэн илчлэгднэ. Шийдвэр гаргана. Та шийдвэр гаргана. Аливаа зүйлийн хүлээж байсан зүйлсийн хариу ирнэ. За дээрэс нь бас оюун ухааны дайныг бас илтгэж болно. Тэгэхээр энэ бол season 2-ын нөгөө Final Truth Challenge гэдэг штэ. Эсвэл шүүх тоглоомын сорилттой уялдаж байгаа. Тэгэхээр та үнэн болон худлын хооронд дотоод хоёрдмол зөрчил бодлын дунд маш их шалгагдах ийм сорил ирж байна. Тэгэхээр Timing Oracle-ийн Sooner Than Expected This Week 2 өдөр гарч ирсэн. Тэгэхээр энэ сорил бол бүр маш ойрхон байгаад байна. Та энийг мэдэрч эхэлсэн ч яж болно заяа. Бүр маш ойрхон. Таны бүр ингээ бодсноос энэ сорил ойрхон ирчихсэн байна. Магадгүй энэ 7 хоногтоо ч энэ сорил эхэлж болно. Энэ бичлэгийг үзээд те үзсэн тэр 7 хоногтоо ч ирж магадгүй байгаад байна. За Life and Career-ийн The Future гарч ирсэн. Тэгэхээр энэ сорил нь таны ирээдүг төлөвлөх, шинэ боломжуудыг сонгохын ийм тухай сорил байгаад байна. Тэгэхээр та өөрийгөө дахин тодорхойлох үе рүү орж ийн гэсэн үг. Энэ бол огтоосоо муу зүйл биш. Үнэхээр ингээд маш том алхам байдаг. Тэгэхээр кинотойгоо уялдвал энэ сорил бол үнэн гэдэг зүйлтэй тийм үнэн гихчтэй шууд нүүр тулгарах юм тоглоом. Тоглоомын яг төгсгөлт нь үнэн хинбэ? Юуны төлөө байсан гэдгийг яг ойлгох тэр мөч шиг ийм сорил ирж байна. За энэ эрх сорилыг хэрхэн даван туулах вэ гэдэг дээр болохоор The Hanged Man болохоор уруу харж буусан. Тэгэхээр өөр өнцгөөс харахаас татгалзаад байна уу, эсэргүүцэд байна уу, иймэрхүү зүйлс тохиолдоод байна. Тэгэхээр аливаа зүйлийг нөгөө зөвхөн өөрийн мэддэг өнцгөөс, өөрийн харахыг хүссэн өнцгөөс хараад тулгаад байна уу? Өөр хин нэгний яриад байгаа үзэл бодол, өөр хин нэгний хэлээд байгаа санаа, өөр хин нэгний тэр өнцгөөс нэг харж үзээч тий хараач хараад нэг үзээрэй гэдэг нэг ийм мессеж ирж байна. Та дотооддоо өөрчлөлт гэдэг зүйлийг татгалзаж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байна гэсэн. Харин ч одоо үүдээ эрэх сорилыг даван туулахын тулд өөрийнхөө эго өөрийнхөө нэг юм бодсон хүлээлттэй илүү золиослох юм шаардлагатай байгааг бол харуулж байна. За Shamanics-ийн Past, Present and Future болон Honoring Your Energy хөдрөөд гарч ирсэн. Тэгэхээр та одоо юу гэдэг бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх, бодит байдлаар харах, өнгөрснөө уучлах, тэгээ ирээдүйдээ итгэх ийм үйл явц донд байгаад байна. Гэтэ таны дотоод энерги бол асар их ачаалттай байгаа учраас жаахан тайвшрах хэрэгтэй байгаад байна. Эхлээд нэг зогсолт хийх хэрэгтэй. Нэг зогсоо тайвшраад өнгөрснөө дүгнээд тий ирээдүрөө нэг хараад ирээдүгөө яаж зурх уу тэр зураг та өөрөө гаргах хэрэгтэй. Өөрөө гаргах хэрэгтэй байна гэдэг ийм мессежийг өгч байна. За self care build strength үзэр гарч ирсэн. Тэгэхээр бие хүчний тасгал, төсвөр төвчээрийн тасгал тий одоо тууштай байдал төвчээр хөгжүүлэх юм тасгалууд бие махбодын одоо энерги бас дэмжих нь бол танд хамгаалалт болж чаднаа. Нөгөө талаараа яг бие махбодоос анхаараач тий гой бие гой бүтээгээч. Ер нь бол энэ дөрвөлжин сонгосон тоглогч та бүгдэд биеийн пропорц гэдэг тий биеийн пропорц, биеийн жин, бие махбодын одоо яг энэ одоо хэлбэр галбар тий гойлог чанар иймэрхүү зүйлс бас их чухал ажил хийдэг ч юм уу чухал чилдэг ч юм уу ийм хүмүүс бас байж болцсохгүй харагдчихээн. За inspiration үзэр дээр бол step outside гэдэг үзэр гарч ирсэн. Тэгэхээр сорил дундаа гадаад орчин шинэ орон зай руу алхах нь таныг илүү одоо сэргээж өгөх болно гэдэг ийм мессеж хүргэж байна. За Lovers Oracle-ийн passion үзэр гарч ирсэн. Тэгэхээр танд одоо туслах хүн туслах холбоо бол зөвхөн одоо романтикаар бол илэрх албагүй. Одоо энэ бол юу гэдэг сэтгэлийг тань асаах, амьдралын тэр зоригийг тань одоо асаах, сануулах тэр нэгэн холбоо байна. Тэгэхээр энэ хүний одоо ирч хүчтэй таны сорилыг даван туулах гол түлхүүр байж болно. Тэр кинотойгоо уялдуулах юм бол та яг одоо хамгийн сүүлчийн сорилд орохын яг өмнөх мөчөд байна. Хамгийн сүүлийнхаа тоглоомын урдх шүн
юу болдог гэлээ бүгдээрээ мэдж байгаа кинон дээрээ те яг тэр мөчөд байна. Хэрвээ одоо юу гэдгийг өөрийн нэг юм бодол нэг юм хязгаарлагдмал хайрцаглагдмал юм хүлээлттэй илүү сул тавиад арай өөр өнцгөр харж чадах юм бол ялахаар байна шүү гэдгийг илтгэж байна. Гэхдээ дотоод эсэргүүцэлтэй байх юм бол сүүдэр тань илүү давмгаалаад аюул бас учрах вэ гэдгийг илтгэж байна. За ингээд дөрвөлжин төрсөн яг сүнслэг дүгнэлтэндээ очие. Тэгэхээр дөрвөлжин төрсөн нь бол тоглоомын яг одоо хууль сахиулагч гэх юм уу те. Дүрм журмыг сахиулагч, нөгөө лог сэтгэлгээ, нөгөө гэрээ контрактны ажил, нөгөө үүрэг хариуцлага, ёс суртахуун гэдэг зүйлд илүү үнэнч байх те тэр байдлыг илэрхийлдэг дүрс байгаа. Гэхдээ заримдаа энэ дүрм хитрхи хатуу дотоод уян хатан чанар байхгүй болтгоо. Тэгэхээр та яг одоо хуурамч гэрэлтээс харны тоглоом дээр явж гин. Гэхдээ та одоо алдагдал гашуудлын дараах тэр төсвөрийг бол аль хэдийн эзэмшиж чадчихсан байгаа. Тэгэхээр ирэх сорил тань бол оюун ухааны ирээдүйн замын тэр үнэн гэдэг зүйлтэй нүүр тулах ийм сорил байна. Та энэ сорилыг даван туулахын тулд бие махбод сэтгэлийн хүчээ маш сайн бэлтгэрээ. Нөгөө strength build strength гэсэн байсан шүү дээ. Энэ зүйлсээ хичээгээрээ бэлтгэрээ. Харин одоо таныг гэдэг юу гэдгийг урагш хөтлөх энэ гэрэл бол арай өөр өнцгөөс харах, шинэ өнцгөөс харах, хин нэгний өнцгөөс харж сурах тэр ухаан болон одоо сэтгэлийн тэр нэг гол галыг юм асах нэг холбоо байсан шүү дээ. Энэ холбоонууд бол таныг урагшаа хөтлөх гол гэрэл болж ирэхээр байна шүү гэдгийг харуулж байна. За ингээд уншлага нь бол ерөнхийдөө маш зэгцтэй, ойлгомжтой, тодорхой уншлага боллоо. За нэмэлт уншлага нь таалагдсан, таарсан, тэг өндөр мэдрэмж төрүүлж чадсан бол нэмэлт авахыг санал болгож байгаа. За нэмэлтээр юу үзэж өгөх вэ гэхээр танд Squid Game-ийн ямар дүрийн сүүдэр нуугдаад байна вэ? Таны одоо сүнсний гэрэл Squid Game-ийн аль дүрээр илэрж байна тийм энэ тоглоомд тантай хамт тэмцэж байгаа багийн гишүүн тань хин бэ? Сүнслэг холбоотон чинь юм уу? Эсвэл хортой харилцаа юм уу? Энэ тоглоомд тантай хамт тэмцэж байгаа хүн таны эхнэр юм уу? Нөхөр юм уу? Эсвэл найз нөхөд юм уу? Тэ хамтрагч юм уу? Түнш юм уу гэдгийг харж өгье. За тэгээ таны сүнсний гол тоглоом зохион байгуулагч нь хин бэ? Таны кармагийн их үүсвэр нь хин бэ? Таны одоо тэ төрсөн гэр бүл юм уу? Өвөө эмээ эцэг гэх юм уу? Эсвэл эхнэр нөхөр тань юм уу? Эсвэл таны өөрийн сүүдэр тал юм уу? Та өөрөө юм уу? Таны хуучин амлалтууд тангаргууд юм уу? Тэ? Эсвэл зүгээр таны урд нас юм уу? Өвөг дээдс юм уу гэдэг ийм нэлээд одоо гүнзгий ухсан ийм асуулгууд дээр үзэж өгье гэж байна. За ингээд дөрвөлжин төрсийг сонгосон тоглогчдоо амжилт хүсье. Тэгээд нэмэлтээр уулзъя. Баярлалаа.